Энэ удаагийн бичлэгээр Өмнөд Солонгосын Карма цувралын төгсгөлийн 6 дугаар ангийг нь товчлон ярьж өгөхөөр сонголоо. Когнам савта шатхуун авчирч цацаж байгаагаар төгсгөлийн 6 дугаар анги эхэлдэг. Энэ үед Джейон өөрийг нь сулал хэмээн шаардаж юу хийгээд байгааг нь асуун мөнгө өгье. Төлбөрийг даатгалын төлөөлөгч шалгаж байгаа гэж хэлсээр. Эцэст нь Когнам түүний дээрээс шатхуунаа асгаж өөрийг нь хүндлэх хэрэгтэй. Ахлах сургуульд түүнээс 3 жилийн өмнө төгссөн гэж хэлснээр Джейон уучлалт дээрж амь гуйна. Ингээд Когнам гал тавьж эцэст нь бамбраа гэлрүүнээ дээрээс шидчихгээд дараа нь Джейоныг шатаадаг. Тэгэд явж байтал генет газ дэлбэрснээр тэрээр шидэгдэж таазны нуранганд дарагдчихна. Когнам гарахыг хичээсэн ч гарч чадахгүй гацсан байх үед түүний дээрээс шатаж буй мод унхан тэр. Өнгөрсөнд болсон тухайн явдлыг зүүдэлж Когнам зочин сэрлээ. Улмаар тэр Джейоны түрээсийн байрны гадаа иржээ. Когнамыг такситэй явсны дараа Жомын эмч Жуян эмчтэй уулзна. Жуян түүнээс хэн нэгнийг алмаар санагдах хэмжээнд үзэн ядж байсан уу хэмээн асуухад Жомын Пак Джейон чиний хувьд тийм хүн юм уу хэмээн асуудаг. Гэтэл Жуян үгүй андуурсан бололтой зүгээр гэж хариулна. Когнам Джейоны гэрт орж түүний иргэний үнэмлэхний дугаарыг нь цээжлэн хэвтлээ. Энэ хооронд Жуян Сефнээс эм авч хувийн мөрдөгч рүү залган нэг зүйл дээр туслахыг гуйна. Когнамыг хэвтэж байхад Джейоны утас дуугарснаар авахд даатгалын газраас холбогддог. Даатгалын төлөөлөгч хэдийгээр аавынхаа даатгалын мөнгө орж ирсэн ч нэг асуудал гарсан нь аав нь нас барахаас 7 хоногийн өмнө даатгалын заалтаа өөрчлөлт оруулж хүүдээ мэдэгдэлгүйгээр мөнгө хүлээн авах хүний нэрийг өөрчилсөн байна гэж тайлбарлана. Үүнийг сонсоод Когнам мөнгө хүлээн авах болсон хүнтэй уулзахаар гарахдаа кофе барьж явсан хувийн мөрдөгчтэй мөргөлддөг. Хувийн мөрдөгч уучлалт гуйж хувцсыг нь арчиж өгөхөд Когнам надаас холд хэмээн уурлаад явх үед хувийн мөрдөгч түүнд эмээ унгаачихлаа гэд өгнө. Когнам явсаар сүмдэр ирэн хүний даатгалын мөнгийг хулгайлчихлаа хэмээн уурлан хашгирахад Гэлэнма орж ирлээ. Гэлэнма аавыг нь сайн хүн байсныг хэлж уурлахгүйгээр аавынхаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж хэлнэ. Когнам уурлаж мөнгөө нэгсээр байсан тул Гэлэнма утсаа гаргаж ирээд талигаачийн амьд байхдаа үлдээсэн бичлэгийг тоглоулдаг. Бичлэгэн дээр хүн өөрийг нь нас барсны дараа ирэх байх. Бөөн асуудал ч үүсгэж магадгүй гэд өөрийгөө сэтгэл зүй болон биеийн хувьд эрүүл байгаа үедээ энэ бичлэгийг үлдээж байгаагаа хэлсэн байлаа. Бичлэгийг сонсоод Когнам яахаа мэдэхгүй уурлан зогсож байтал Джейон эмч сүмд орж ирсэн байдаг. Тэрээр эмчийг ирсэн дуурлаж өөрийг нь түүнд юу хэлснийг хэлэх зориггүй бол сэтгэлдээ тэгээд амьдр гэж хэлнэ. Эмч юу ч хэлэхгүй байсан тул Когнам өвчин намдах эмнээсээ уугаад сүмээс гарч явлаа. Тэрээр заавал буцаж ирнэ гэж сүм рүү харж хэлээд цаашаа явхад би нь таагүй болж эхлэв. Улмаар үргэлжлүүлэн явсаар Джейоны аавыг мөргсөн гудамжиндаа ирэхэд түүний нүд нь бүрлзэж эхэлдэг. Энэ үед Жуян араас нь ирхэн тэр. Эцэст нь эмчээс залхсан Когнам үннээ хэлийгээд өөрийгөө Пак Джейон биш тэр өгчихсэн гээд өөрийгөө түүнийг танихгүй гэлээ. Гэтэл Жуян сая сүмд өөрийгөө Пак Джейон мөн гээд маргаад байсныг нь хэлж түүнийг өмнөхөөсөө огт өөрчлөгдөөгүй хогийн новш хэвээрээ байна гэж хэлв. Когнам уурлаж өөрийгөө Джейон биш гэж тайлбарлах гэсэн ч толгой нь өвдөж улмаар хогон дээр унахад Жуян мэс заслын хутгаа гаргаж ирэн түүнийг өгчвэжл дуусах юм байна гэд урагшилахад Жомын эмч түүнийг дуудхан тэр. Жомын эмч түүнийг ийм зүйл хийх хэрэггүй. Хийвэл бүх зүйл дуусна гэд өөрийгөө Жуянд юу тохиолдсныг бүгдийг мэднэ. Пак Джейоны хэргийг найзаараа судлуулсан гэдгээ хэлдэг. Жуян тийм бол өөрийг нь зогсоох хэрэггүй. Яагаад ингэх гээд байгааг ойлгохгүй байна уу гэхэд Жомын хинэс ч илүү өөрийн гараар алахыг хүсэж байгаа байх гэж хариулна. Гэхдээ энэ хүртэл маш их төвчж дэс чи ирсэн. Тиймээс түн шиг хүнээс болж амьдралаа сүрүүлэх хэрэггүй гэж тайвшруулахыг хичээдэг. Түүний үгийг сонсоод Жуян дотор маш их зөрчилдсөний эцэст хутгаа хаяж Когнамыг эцсийн хүчээр шахвагдтал олон жил тээсэн сэтгэлийн шаналлаа гаргахыг хичээн цогсоор. Дараа нь эмч нар буцаж явхад Жомын дуудлага ирэх ба тэрээр одоогоор боломжгүй байна хэмээн салгана. Тэгээд тэрээр Жуянд гэр бүлийн гишүүн нь өвдсөн гэж хэлдэг. Гэтэл Жуян өөрийгөө зүгээргээд явч гэр бүлийн гишүүндээ тусал гэж хэлнэ. Цагдаагийн газарт мөрдөгч Кан Когнамын эмнэлэгт өгсөн мэдүүлгийг сонсож байхдаа хэргийн газрын зураг дээрээс цогцсны байрлалыг ажиглан с ิจ төрдөг. Энэ үед Когнам Джейоны гэрт ирж өвчин намдах эмээ уух гэж байхдаа өөр эм болохыг анзаарна. Тиймээс өөрийн уудаг эмтэйгээ харьцуулж үзэхэд үнэхээр л өөр юм байх нь тэр.
Улмаар тэрээр өөртөө мөргөлдсөн хүн эмийг нь сольсон байна гэдгийг ойлгодог. Үүнтэй зэрэгцэн мөрдөгч кан залгаж түүнийг гэртээ байна уу хэмээн асууна. Сэжиг авсан огнаам Жионы паспортыг нь авч өөр хэрэгтэй зүйлсийг хайж байхдаа Жуян эмчийн тухайн үед сургуулийн нүүр царай болж байсан зурагт хуудсыг олж харлаа. Өнгөрсөн огнаам Южонтой уулзахад Южон түүнд өөрийнх нь сургуульд уур хүргэсэн нэг зөвөн хүүхэн байна гэд Жуяны зурагт хуудсыг нь харуулж байжээ. Зурагт хуудсыг харсан огнаам Жуяныг үнэхээр хөөрхөн юм байна гэж хэлэхэд Южон та нэг хийгээд үцэх юм уу гэж асуусан байна. Гэтэл огнаам өөрийгөө төгсчихсэн болохоор бас дөнгөж шоронгоос гарсан болохоор буцаад оролтой биш болохгүй гэд Южоны үеийн сэрэл өндөртэй нөхдүүд байгаа байлгүй тэдэнд өгчгөлдөө. Эмэгтэй хүнтэй холбоотой асуудалд эрчүүд яаж ийгээд зориг гаргадаг юм хэмээн зөвлөгөө өгчээ. Одоо цагт огнаам тухайн үеийн явдлаа бодон өөрийг нь Жеон гэж бодож байгаа Жуян эмч яагаад тэгтлээ дагаад үзэн ядалт нь буцлаад байсныг ойлгосон бололтой инээ. Тэрээр Жуяныг хүчирхийлүүлэх санааг Южон төгсөн хүн нь байж харин Южон Пак Жеоноор түүнийг хүчирхийлүүлсэн байх нь. Мөрдөгчд Жеоны гэрт ирэхэд огнаам байсангүй. Тэрээр амжаад зугтаажээ. Мөрдөгчд огнаамын хэрэгжилж байсан өвчин амдагч эмийг олж жинхэнэ Жеоны түрээсэлсэн машины ДНК-тай харьцуулж үзэхээр шийддэг. Огнаам автобусны буудлын дээр сууж байхад утсанд нь мэдэгдэл ирэх ба шалгаж үзвэл мөнх хүлэгчийн өгсөн 30 хоногийн хугацаа нь дууссан гэх мэдэгдэл байлаа. Тэрээр юун өдөр болохыг нь ойлгож амжаагүй байтал гинт тахар машин ирээд түүний толгойд уу туглан хулгайлдаг. Энэ хооронд Жоминд Жуяноос дуудлага ирж тэрээр Жеоныг хүзүүнд нь хутгалж хөнөөж байна хэмээн өдөр бүр адилхан зүүд зүвдэлдэг байсан ч нэг ч удаа жаргалтай болоогүй гэдгээ хэлнэ. Тиймээс өнөөдөр жинхнээсээ алсан бол жаргалтай болохгүй байсан байх гэд өөрийг нь болиулсанд Жоминыг буруутгаагүй гэдгээ тайлбарладаг. Удалгүй Жоминыг нэг машин ирж аваад буулгах ба түүнийг хувцас сольж байхад мөнгө хүлэгч орж ирснээр Жомин мөнгө хүлэгчэд хүний эрхтэн авч өгдөг эмч гэдэг нь тодорхой болно. Тэдний ярианаас Жомин өнөөдөр сүүлчийн ажлаа хийж байгаа ба энэ ажлыг хийснээр оюутны төлбөрөө төлж гэрлэхэд хангалттай мөнгө хоригдлуулсан болохоор одоо хангалттай гэж үзээд болохоор шийджээ. Улмаар мөнгө хүлэгч үдэлтийн бэлэг түүнд өгдөг. Мөнгө хүлэгч явахдаа Жоминд өнөөдөр сүлэх болохоор авч болох бүгдийг аваарай гэж хэлнэ. Жомин хувцас солон дотгошоо орж ирээд эрхтнийг нь авах хүнийхээ биеийг түлэгдсэн байгааг анзаарч толгоондох уутыг нь авахд тэр нь Жеоны нэрийг барьж байгаа огнаам байхан тэр. Улмаар Жомин эцэстээ ирдгийн байжээ. Пак Жеон гэж хэлээд амны боолтыг нь авахд огнаам өөрийг нь суллахыг гуйж өөрийгөө Пак Жеон биш гэж тайлбарлана. Үүнийг сонсоод Жомин эмч амны хаалтаа авч эмнэлэгт ирэхдээ нэрээ Пак Жеон гэж маш тодорхой хэлж байсныг нь санууллаа. Тэгээд эмч чам шиг хүнд үнэн гэж байхгүй гэд амны болтыг нь буцаагаад бэхэлдэг. Улмаар хэсэг бодсны дараа өнөөдөр мэдээ алдуулагч хэрэглэхгүй гэд түүний царайг хараад анх удаа ийм ажиллаа сонгосноо нь сайн юм боллоо гэсэн бодол төрлөө гэж хэлнэ. Тэгээд энэ бол чиний үүлийн үр гэд гидсийг нь ярж ажилдаа орлоо. Анх удаага зүвдэхгүйгээр Жуян сэрэхэд Жомин хажууд нь сууж байв. Жомин дахиж хамаатан дээр очих шаардлагагүй болсон гэд оройн хоол идэхүү хэмээн асуухад Жуян гараас нь натгаж ээжигээ санаж байгаа болохоор гэртээ харих бодолтой байгаагаа хэлнэ. Жуян өрөөнөөс гарч явахдаа хувийн мөрдөгчтэй таарах ба түүнд эмчит хэлхийг хүссэн хэргийн мэдээлэл байгааг хэлдэг. Жуян шаардлагагүй дахиж сонсмооргүй байна гэд явсны дараа хувийн мөрдөгч шатсан барилгаас амьд үлдсэн хүн Пак Жеон биш байсныг баталсан баримтыг урж хайдаг. Энэ үед Жомин мөнгө хүлэгчийн өгсөн бэлгийг үзэхэд өнөөх Rolex цаг байлаа. Эцэст нь Жуян эмнэлгээсээ гарч гэрлүүгээ явснаар карма цуврал төгсдөг.